За сайн бацгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр та бол цорын ганц гэдэгтээ итгээ гэсэн энэ сайхан хичээлийн тухай орох гэж байна. За тэр бомтнууд хэрхэн хүснээрээ тохиролцдог бэ гэдэг тал дээр хэдүүлээ эхэлж яриа. Тэр жишээ нь Warren Buffett бол дэлхийн хамгийн шилдэг хөрөнгө оруулагч. Тэр мөнхийн мөнхөд хаана хүч байна вэ гэж мэддэг байсан. Тэр нөхцөл байдлыг бол маш сайн судалдаг байсан. Тэр компаниудтай амжилттай гэрээ хэлцээр хийдэг байсан. Ерөнхийдөө тэр өдөр бүр 500 хуудас компаниудын тайлан гэх уншдаг байсан. За маш олон төрлийн ном сонин уншдаг. За ялангуяа компаниуд өөрийнхөө судалж байгаа, тэг өөрийнхөө хөрөнгө оруулах байгаа компаниуд бол аль амьдралынхаа мөчлөг дээр хаана явж байна гэдэг бол харж уншдаг байсан. Тэр үндсэн дээр бол бусад компаниудтай яаж хамтарч ажиллах вэ гэдгийг хардаг байсан гэсэн. Тэгэхээр ирээдүйд үндсэн өсөхөр бол тухайн компанид хөрөнгө оруулалт хийж хамтарч ажилладаг. Хэрвээ тэр бомтнуудын хувьд бол яагаад ийм мундаг амжилтанд хүрдэг байсан бэ гэхээр тэд нар бол маш их судалдаг, маш их уншдаг байсан гэсэн. Тэгэхээр энэ бол бас таны хувьд бас боломжгүй гэсэн үг биш юм. Та бол цорын ганц, танд байдаг ур чадвар ч гэсэн цорын ганц. Тиймээс бид нар мундаг амжилтанд хүрсэн хүмүүсийг бас дагаж, дуурайж, ер нь бол тэдний сайн талыг бас өөр дээр авч үзэх хэрэгтэй юм. Ер нь бол бизнес эрхлэгч болгон альва нэгэн компаниг удирдах байгаа эсвэл ажилтнч бай. Бид нар өдөр болгон л ажил дээр ямар нэгэн гэрээ хэлцээр хийдэг байгаа. Тэгэхээр энэ гэрээ хэлцээр хийхдээ шууд очиод хийдэг хүн гэж бол ерөөсөө байхгүй. Харин маш сайн судалж, өөрөөр хэлбэл гэрийн даалгавар гэдэг тэр зүйлээ маш сайн хийдэг байсан учраас тэд нар гэрээ хэлцэл болгон дээр, ажил болгон дээр амжилттай байдаг. Тэгэхээр яагаад хүмүүс тэгвэл хөвчлэн амжилтгүй байгаад байдаг вэ гэхээр түрүүн хэлсэн шүү дээ, бусдыг дуурайна. За дуурайхан зөв. Гэхдээ та дуурайхтаа битгий шууд copy paste. Яагаад гэвэл та бол цорын ганц. Та бол хизээч давтагдчихгүй нэгэн гэсэн. Тэгэхээр бид нар гэрээ хэлцээр хийхдээ ч гэсэн зөвхөн өнөөдрийн ашиг байдаг юм уу? Эсвэл өнөөдрийн хийх орлого өнөөдрийн хийх үр дүнг харна гэхээсээ илүүгээр яг миний хийж байгаа зүйл, миний өдөр болгон хийж байгаа зүйлд маань 10 жилийн цаад зорилгод яг хүрэх үгүй юу гэдгийг тодорхойлж бодох хэрэгтэй. Яаж өдөр тутамдаа амжилттай байж тэр хийж байгаа зүйл нь ирээдүйд намайг амжилттай байлгахад хөтлөх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр зөвөрлөх юм бол бид нар 10 жилийн дараа жишээ нь 10 өдөр явах аялал гэж төсөөлөө. Тэгэхээр тэрэнд хүрэх 10 өдөр аялалд явах танд газрын зураг байгаа гэж бодъё. Тэгвэл та газрын зураг дээр бол юу төсөөлөх вэ гэхээр за би эхлээд увс. Сүүлд бол хүмүүс увсын хяраас нуур их явж байгаа тийм. Тэгэхээр увсын хяраас нуур орохын тулд хөвсгөлөөрөө явах уу, архангаа завхнаар явах уу, яаж маршрутаар өөрсдөө ядрахгүй мөртлөө өөртөө кафтагаар яаж явах уу гэдэг энэ зураглалыг бол амархан гаргацдаг. Тэгээд энд замдаа энд буудлын, энэ зочд буудалд орон замдаа ийм хоол хүнс авна, бөөнөрөө ингэж явна ч гэдэг нь маш нарийн төлөвлөж зурсны үндсэн дээр бид нар явдаг байгаа. Тэгэхээр магадгүй замд хичнээн хэмжээний бэрхшээл, ямар эрсдэл гарах уу гэдгийг бид мэдэхгүй. Гэхдээ бид энэ маршрутаар явна гэд замд бол гардаг. Гэхдээ бид замд ямар нэг хусан нөх ч юм уу эсвэл бороо шороо ч юм уу орлоо гэж бодоход тэрийг тойроод аль болохоор машинтай явж байхдаа чулуу баг газраар явдаг. Тэгээ хэрвээ буруу газраар явж байх юм бол буцаад тэр зөв зам руугаа ордог. Тэгэхээр үүнтэй адил бид 10 өдрийн аяллыг 10 жилийн аялал гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр бид 10 өдрийн аялалд гарахад бол газрын зураг хараад аялдаг тийм. Тэгвэл бид яаж зөв замаар явж байна гэдгээ бас энэ
газрын зургаас хамаарч мэддэг байгаа. Тэгэхээр үүнтэй адилхан таны одоо ирээдүйд одоо 10 жилийн дараа хүрэх зүйл яг л увсын хяргас нуур гэж бодъё тий. Тэгэхээр увсын хяргас нуур руу явахын тулд бид нар шал ор Улаанбаатар руу явбал цаашаа дорнд бол явахгүй тий. Харин хичнээн төөрсөн ч гэсэн одоо булган яваад цаашаа одоо өвгийн нуур яваад цаашаа архангаа яваач гэдэг юм. Ингэж баг багаар одоо хичнээн төөрсөн ч гэсэн энэ зам маань ингэж баг баг явсаар байгаад тэгээд увс руу хүрнэ. Өөрөөр хэлбэл бидний 10 жилийн аялал маань тодорхой болчвол бид нар энийг 5 жил, наашлаад 3 жил те 7 хоног өнөөдөр юу их вэ гэдэг зүйл чинь гарч ирдэг. Тэгэхээр бидний 10 жилийн төлөвлөгөө бол 1-2 жилийн тайл ямар байна вэ гэдгээс хамаардаг. Тэгэхээр бид нар энэ 7 хоногт явж байгаагаа харахын тулд одоо тэр тайлан төлөвлөгөөгөө хараад явдгаа гэсэн. Тэгэхээр бид нар ихэвчлэн яагаад хүрэхгүй байна вэ гэхээр хүмүүс маш хурдтай явдаг мөртөө одоо зөв замаар би явж гин үгүй юу гэж тайлангаа ерөөсөө харддаггүй. Буруу замаар явж байна уу эсвэл зөв замаар явж гин үү гэдгийг ч гэсэн мэддэггүй. Зүгээр л хурдан явдаа гэж боддог. Тэгэхээр жишээ нь та нүдний хаалт хийчгээд машин бариул яах вэ? Тэгэх юм бол мэдээж ямар нэг юм очиод мөргөн тий. Тэгэхээр машин эвдэрнэ. Тэгээ бид нар зорилгодоо хүрч чадахгүй тий. Тэм учраас бид нар эхлээд нүдээ нээх хэрэгтэй. Тэгээд энэ зүйл маань яг миний зорьсон зүйлийн төлөө явж гин үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Тэгэхээр маш олон хүмүүс одоо амар шаргуу хурдтай ажилдаг. Тэгээд яагаад амжилтанд хүрдэг вэ гэхээр өнгөрсөн үйл явдлуудаа ерөөсөө цэгнэдэггүй. Тэгээд сар улирал бүр гүйцэтгэлээ одоо хяндаггүй. Харин эсэргээрээ нөгөө тэр гомднууд нөгөө амжилтанд хүрсэн хүмүүс маань бол яадгүй гэхээр гүйцэтгэлийн тайлангаа өргүүлж хянаж, өргүүлж төлөвлөгөөгөө хардаг. Тэгээд одоо урагшаа явдгаа гэсэн. За жишээ нь бид нар юуг зүүрлэе? За алмаз гэж бодох юм бол тэ алмаз бол өөрөө маш хатуу. За жишээ нь балж чулуугаар хийгдсэн байдаг тий. Тэгэхээр энэ бол байгаа байдлаараа бол харандаатай адилхан байдаг гэнэ л дээ. Хоёулаа л карбоноор хийгдсэн. Тэгэхээр та энэ хоёр бол хоёулаа л ижил зүйлээр хийгдсэн юм чинь танд алмаз нь чухал уу, харандаа нь чухал уу гэвэл хүн болгон мэдээж хамгийн үнэтэй алмазыг сонгох байх. Тэгвэл та тий алмаз мэдээж шууд бол алмаз болчдгоо. Энийг ингээ маш газрын гүнээс тий маш олон одоо шороо, маш олон зүйлээс цэвэрлжиж энэ алмаз тий алтыг бол гаргаж авдаг. Тэгэхээр энэ алтыг жишээнд алтыг гаргаж авахын тулд одоо та бүх алтны ухааг мэднэ тий маш их гүнийг одоо алтны судлыг илрүүлнэ. За гүнийг ухна. За тэгээд нөгөө усан шороогоо хэд дахин зайлна, хайлуулна. Тэг ингэж бид нар алт гэдэг зүйлийг гаргаж авдаг. Тэгэхээр үүнтэй адилхан та бол цорын ганц та бол алт өөрийгөө алт гэж бодох хэрэгтэй. Тэгэхээр алт бол байгаль дээр бол шууд шармлаараа байдгүй шүү дээ. Алтыг хэд дахин шатааж иж маш их угааж цэвэрлж тэгжиж 1 грамм тийм маш өчүүхэн одоо бага хэмжээний алтыг бол гаргаж ирдэг байна. Ийм учраас л нөгөө дэлхийн банкнууд одоо алтаар одоо бусад валютаа бол хэмждэг тий. Алт өсөх юм бол давхар бусад валютууд бол нэмэгдээд өсчдөг байна. Тэгэхээр та бол өөрийгөө бас нэг талаар алттай зурлах хэрэгтэй. Та бол цорын ганц, та бол алт. Тэгэхээр алт бол одоо маш их шорооноос гарахын тулд их шалгагдаж, тэг галаар шалгагдж гарч ирдэг. Тэгэхээр бид нар одоо ямар бэрхшээл, ямар зовлон байсан ч гэсэн энэ дундаас зөвхөн алсын зорилгоо хараад одоо босоод явах нь их чухал юм аа. Тэгэхээр бид нар илүү одоо уламжлалт сэтгэлгээнд баригдахгүйгээр ажиллах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр илүү товчлоод явах гэхээр одоо бид нар магадгүй увс руу явж илаа гэж боддгийг. Гэтэл увс руу явхад энэ зам арай ойр юм чинь гэдэг илүү товчлоод хурдан явъя гэх юм бол уул гүвээ давна. Дээрэс нь маш олон одоо саад бэрхшээл тулгараад бид нар энэ зүйлд хүрч чадахгүй байж болно тий. Үүнтэй адилхан та одоо илүү зорилготой хүрэх гэх юм бол илүү товчлоод явъя гэх юм бол нийгмийн зүгээс их дарамт ирнэ тий. Тэр дарамтыг тисээд гарах хэрэгтэй.
За тэгэхээр жишээ нь одоо 2000 онд төрсэн хүүхэд 2000 онд төрсэн хүүхэд гэж 20 настай гэсэн үг. Тэгтэл 2010 онд төрсэн хүүхэдтэй хооронд нь уралдуулах юм бол мэдээж одоо 20 настай хүүхэд төрүүлнэ тэ. Тэр түүнтэй адилхан 10 настай хүүхэд бол 1000 хурдан байгаад 20 настай хүүхдийг тэ эд одоо хөлгаар нь хөгжчихсэн тийм мундаг хүнийг бол гүйцэхэд бол хэцүү. Тэр үүнтэй адилхан одоо бид нар одоо өндөр хөгжсөн орнуудтай харьцуулах юм бол Монгол бол яг л одоо тэр нэг жоохон 10 настай хүүхдтэй адилхан гэсэн. Харин одоо Америк байдаг юм уу Европын улсууд бол айл хэзээ 90 цент хүрсэн юм шиг ийм байдалтай байдаг. Тэр бид нар одоо яг л одоо Америкууд шиг англичууд шиг явна гэх юм бол тэд нарыг гүйцэхэд бас амаргүй. Тэгэхээр одоо Монголд байгаа бүх 3 сая хүн бас тэр чигээрээ бас энэ өндөр хөгжсөн орнуудтай адилхан түвшинд явна гэвэл бас амаргүй байдаг. Тэгэхээр хүн өөрийгөө ялан дийлнэ гэх юм бол одоо өөрийгөө үгүйсгэж явахаас өөр аргагүй гэсэн үг. Ерөнхийдөө бол 3 төрлийн хүн байдаг юм байна л та. Энэ нь бол нийгэмд одоо өөрчлөлтийг бий болгодог хүмүүс, нэг нь бусдыг ажиглагч хүмүүс, зам анзаардаг хүмүүс гэх. Тэгэхээр энэ дундаас та яг одоогийн байдлаар ажиглагч юу эсвэл юу ч болсон анзаардаггүй хүнүүдийг өөр анхаарах хэрэгтэй. Тэгэхээр энэ нь бол өөрчлөлтийг бий болгодог хүн болох нь мэдээж чухал маа. За ингээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Энэ өдрийнх нь ажилд амжилт хүсье.